Тэр хүн хоногт 8 цаг унтаж амрах ёстой ч тэр бүр энэ хэмжээгээрээ унтаж чаддаггүй. За хоногт авах нойроо авч чадлагын удаан хугацаагаар явбал эцэстээ маш олон төрлийн өвчин эмгэгтэй болдго юм байна. Жишээ нь сэтгцэн эмгэг, зүрх судасны өвчин, бие эрхтний үйл ажиллагааны доголдол зэргийг энд нэрлэж болох юм а. Хүн амын 10-аас 50% нь нойргуудах өвчнөд байдаг юм байна. Гэхдээ хүн бүр өөрийгөө нойргуудах өвчин туссан гэдгээ мэдэхгүй явдаг байгаа юм а. Нойргуудлын гол шалтгаан бол хүмүүсийн амьдралын буруу хэм маягтай холбоотой. Эмчнэрийн хэлж байгаагаар хамгийн гол нь шөнийн нойр юм байна. Хэдий хоногт 8 цаг унтах ёстой гэсэн нормыг дагаж болох ч ингэхдээ шөнийн 2-оос өглөөний 10 хүртэл унтаад байж болохгүй гэлээ. Нойргуудл бол ер нь хүн амын 10-аас 50% нь тохиолддог. Судалгаатай дэлхийн. Тэгэхээр манайх бол энэс холдохгүй байх гэж бодож байгаа. Олон хүн амд дэдэн үнийг жингсэн судалгаа бол байхгүй. Дархалтын судалгаа бол одоо нойрны судалгаа болоо. За яг хүний амьдрал мөнгө одоо жишээлбэл төрснөөс ахуулаад өгөх өдөр болгоно 8 цаг унтна гэж амрыг байхад хүний асуудал нойронд бас асуудал байна. Тэр нь өөрөөр хэлбэл олон давтагддаг, байнга давтагддаг, даамжирсан нойргууд л байж болохгүй. Түүнээс биш одоо тодорхой давтамжтайгаар хол байж болно гэж би бол хэлэх гээд байна. Түүнээс биш одоо жишээлбэл бүхэн заавал өдөр болгоно 8 цаг биш. Өөрөөр хэлбэл тэрийг өөрөө зохицуулж мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрөөр хэлбэл энэ бол түрүүн хэлсэн. Энэ нойргууд маргааш юунд бас хортой бай гэхлээр бусад хүмүүст хортой байхгүй. Нойргүй хонсон хүний ажлын бүтээмж даруй 45% буурдаг байна. Эхний удаад нэг шөнө унтахгүй явснаар мэдрэлийн эсийн тодорхой хэсгүүд өгчдөг байна. 2-3 дахь удаага бол бүр ч хүнд асуудал үүснэ гэсэн үг юм. Хүний одоо тарих нүдээр дамжаад гэрлийг мэдэрчээд тэр гэрлийг мэдэрсэн эсрэг маань өөрийн нойрсолтын төвд байж байгаа бөөмүүдийг цочроосноор нойрсолтонд хүрэгдэг даавар цусанд ихсэж идэг юм. Тэгэхээр энэ хэвийн үйл ажиллагааг одоо ялангуяа 300-аас 500 нанометр долгионтой гэрэлт тийм үү. Тэгээ ялангуяа оройн цагаарч байдаг юм уу урт хугацаагаар ийм гэрэлт удаан байх нь бол эдгээр нөгөө дааврын нийлэгжлийн хэвийн хэмнэлийг бол алдагдуулж байгаа. Энэ алдагдсны улмаас бол нойргуудл үүсэх, биеийн ихсэх тийм үү? Эсвэл шин хит тэгээд өдрийн цагаар хит их унтах гэдэг юм уу? Эдгээр хэмнэлүүд бол үүсдэг. Монгол хүмүүс яг хэдэн хувь нойргуудх өвчнөд нэрвэгдсэнийг тооцоосон нарийн судалгаа байдаггүй юм байна. Харин Япон улсын хүн амын 20% нь нойргуудлын өвчнөд гэж байна. Тэр дундаа тус улсын өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүдэд илүү ихээр нойргуудл илэрдэг байгаа юм а. Actually there are many young sleep lizards. Манай улсын хүн амын 20% нь нойргуудлын эмгэгтэй. Залуучууд болон өндөр наснуудад нойргуудл ихээр илэрч байгаа. Бага насны хүүхдүүд шөнө унтахгүй гар утсаараа ямар нэгэн зүйл хийж байгаа нь тэдэнд сөргөөр нөлөөлж байна. Нойргуудлаас болж сэтгцэн эмгэг буюу сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Төр зүрийн нойргуудлыг бол арилгаж болно. Удаан хугацаанд нойр муутай явбал үхэлд ч хүргэх аюултайг хүмүүс анхаарах хэрэгтэй. Зөвхөн удаан хугацаар унтснаар нойргуудл арилахгүй. Амралтын нөхцөл байдал бүрдүүлж өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгах нь нойргуудлаас ангижрах гол арга юм байна. Нас бид хүрсэн хүн хоногт 8 цаг унтах ёстой байдаг бол өндөр наснууд хоногт 6 цаг унтахад хангалттай байдаг байна. Их төгс мэдээлэл.